Энэ ямар ч дарга одоо бол их одоо бүх асуудал намын баг улсын гишүүдэд хаваа. Намын баг улсын бүх би нэг асуулт асуучих сууя. Та байна шүү дээ. Гуйдарга. Би хариултыг өгсөн шүү дээ. Та байж байгаа гуйдарга. Гуйдарга. Нэг санал байна. Уучлаарай. Энэ 34 дугаар хурлын баг хурлын гишүүдтэй энэ өглөөний мэндийг хүргэе. Бид өнөөдөр намын дотоод асуудал, зохион байгуулалтын асуудал ярьж байгаа. Энэ нэг жоохон замбраагүй байдал руу орох гээд байна. Тийм учраас хэвлэл мэдээллийнхнийг гаргаж байгаа энэ дотоод асуудлаа ярих хэрэгтэй байна. За та бүхний амрын ирээ. Надаас асуулт асууя. Дөрвөн тал хийч. Тэгэхээр номын 21-р хагас батсан номын дөрөв. Номын баг хурлын хэмжээнд болохоор амбар гэсэн асуулт шүү. За ингээд за манай намын баг хурлын гишүүд намын баг хурлын төлөөлөгчид одоо ингээд анхаарахтай. Сая бид нар тав хүнээр мандат өргүүлээд хэлцэх асуудал баталсан шүү дээ. Зохион байгуулалтын холбоотой. Асуулт гаргасан. Асуултыг би хариулж өгсөн. Ингээд одоо хэлцэх асуудлын дараа уралдаанаа хэрэгжүүлье. За хэлцэх асуудлын дараагийн дагуу мандатын комиссын ихтгэл мандатын комиссийн дараа өрж байна. За нийслэлийн Монгол Ордын намын 34 дугаар баг хурлын эрхэм төлөөлөгч журмын өгтөө. Нийслэлийн Монгол Ордын намын 34 дугаар баг хурлд намын анх шатны байгууллагын төлөөлөл болон сонгогдож ирсэн гишүүд та бүхэндээ баяр хүргье. Өнөөдөр та бид нийслэлийн Монгол Ордын намын 34 дугаар баг хурлдаа оролцохоор хорон цуглаад байна. Монгол Ордын намын ээлжид 28 дугаар их хурл оролцсноос хойш 10 сар буюу бараг жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү их хурлаараа намынхаа дүрмийг шинжилэн баталж, улс орныхоо ойрын ирээдүйд хүрэх хөгжлийн бодлогоо тодорхойлж, гишүүн бүр сахилга хариуцлагыг дээшлүүлэх шийдвэрийг ардын намын гишүүд та бид хамтдаа баталсан. Өнөөдөр манай намын амьдрал үйл ажиллагааны нэг хариуцлагатай үеийг бид туулж байна. Монгол Ордын нам улс төрийн доктортой байдлыг эрхэмлэн, улс орны болон нийслэл хотыг эрчимтэй хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн төлөө эдэг санаачлалтай ажиллаж ирсэн. Энэ бүхний үндэс нь манай намын үе үеийн гишүүдийн эдэг оролцоо хичээл сэтгэл юм аа. Манай намын гол үндсүүд бол эв нэгдэл. Энэ үндсүүдийн ачаар бид түүхэн цаг хугацааны туршид алдаж онсон аливаа бүхнээ зөв дүгнэн оновчтой шийдэж ирсэн боломжтой. Намын жирийн гишүүд дэмжигчид улс төрийн ажилтан, албан тушаалтан, сонгуультан хэн боловч намынхаа үзэл баримтлал, үнд зүйлээ бүрэн ойлгож өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэвшүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд бид энд хурамжуулж, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж, намын гишүүдийн эдэг оролцоог нэмэгдүүлж, намын дэргэдэх төрийн бас байгууллагуудынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэн, цаашдын бодлого зорилтоо тодорхойлохоор цуглаад байна. Нийслэлийн Монгол Ордын намын хорооны тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны 06 тогтоолоор
34-р баг хурлыг зохион байгуулах комисс санхүү аж ахуй баримт бичиг боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулж төлөвлөгөөний дагуу холбогдох ажлуудыг зохион байгуулснаар баг хурлын бэлтгэлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчид баг хурлын төлөөлөгчөөр намын гишүүдийн санаа бодлыг бүрэн илэрхийлэх чадвартай баг хурлын шийдвэрийг намын гишүүд дэмжигчдад сурталчлан таниулах, бүтээлчээр хэрэгжүүлэх, өөрийн биеэр үлгэрлэн ажиллах, нийслэл дүүргийн намын байгууллагын ажлын онцлогийг мэддэг, намын байгууллага хамт олонны итгэлийг хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдийг төлөөлөгчөөр сонгуулах зорилго тавьсан билээ. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчдийн хурлын 6 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 9-р сарын 15-наас 16-ны өдрүүдэд намын анхан шатны байгууллагууд хуралдаж нийслэлийн Монгол Ардын намын 34-р баг хурлын төлөөлөгчдийг сонгосон. Эрхэм төлөөлөгчдөө нийслэлийн Монгол Ардын намын 36,000 гаруй гишүүнийг төлөөлж нийслэлийн Монгол Ардын намын 34-р баг хуралд 369 төлөөлөгч сонгогдсон байна. Төлөөлөгчдийн 84 нь 18-аас 35 хүртэлх насны залуучууд, 36-аас 45 насных нь 154 буюу 41.7%, 46-аас 60 насных нь 97 буюу 26%, 27, 61-ээс дээш насны ахмадууд байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийнхнийг бүрэн төлөөлж намын залхамж холоог илэрхийлж чаджээ гэж үзлээ. Хамгийн залуу төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн 66 дугаар хүрээс сонгогдсон 23 настай Ямсрангийн Цолмон. Хамгийн ахмад төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн 65 дугаар хүрээс сонгогдсон 71 настай Цэрэн Дэмбэрлийн Баасан Жавганаас сонгогдсон байна. Баяр хүргэе. Нийслэлийн намын баг хурал 184 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 49.8% анх удаа сонгогдсон байна. Нийслэлийн Монгол Ардын намын баг хуралд хамгийн олон буюу 15 дахь удаага төлөөлөгчөөр сонгогдсон оролцож байгаа Данзангийн Лүндэ Жанцсан даргад нийт төлөөлөгчдийн өмнөөс баяр хүргэж яриулъя хүсье. Мөн төлөөлөгчдийн 104 буюу 28.9% эмэгтэйчүүд сонгогдсон байгаа нь улс төр дэх манай намын эмэгтэйчдийн оролцоо нэмэгдэж намын дүрмийн 1-р зүйлийн 1.5-8 дахь заалт өнөөдрийн баг хурлын бүрэлдэхүүн бодитоогоор хэрэгжиж байгааг харуулж байна. Төлөөлөгчдийн 357 буюу 96.7% нь дээд боловсролтой байна. Үүнээс доктор, профессор, магистр зэрэгтэй төлөөлөгч 155 байгаа нь манай намын боловсон хүчний боловсрол, мэдлэг, чадвар, ажил амьдралын баялаг зуршлын ариуныг илтгэн харуулж байгаа бөгөөд төлөөлөгчдөөс хууль 60, эдийн засагч 66, улс төр судлаач 12, багш 43, эмч 5, инженер 50, бусад мэргэжлийн 171 төлөөлөгч байна. Улс орны эдийн засгийн ачааны хөндийг үүрэлцэж, доктортой хөгжлийн явцад хувь нэмрээ оруулж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж яваа компани захирал хоршоодын эзэд хувийн эмчилгэн буюу баялаг бүтээгчид бизнес эрхлэгчдийн төлөөлөл 51 буюу 13% сонгогдсон байна. Нийслэлийн Монгол Ардын намын 34-р баг хурал төлөөлөх сонгох хурлыг 9 сарын 15-16-ны өдрүүд зохион байгуулахад Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгой архин, Шингэлтэй дүүргүүдийн намын анхан шатны 16 өрөөс өргөдөл хоног ирснийг нийслэлийн хяналтын хороо нэг үржлийн хянан шалгаж үзэхэд төлөөлөгч сонгох журмын зөрчсөн гишүүдийн эрт хүрээгүй төрийн үйлчлэгийн албан тушаалтыг нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг үсгийн дараалал бичээгүй харьяаллын бус хүн нэр дэвшүүлэх зөрчлүүд илэрч Баянзүрх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 1 өрийн хурлыг дахин хуралдуулах, Баянгол дүүргийн 1 мандатыг хүчингүй болгох шийдвэрүүдийг гарган ажилласан байна. Төлөөлөгч нөхдөө та бүхэн Монгол Ардын намын 34 дугаар их хурлаас 28 дугаар их хурлаас төвшүүлсэн зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлж нийслэлийн намын байгууллагуудын үйл ажиллагаанд мандатан өөрсдийн хувь нэмрээ оруулж баг хуралдаа эдгэх санаачлалтай хувь нэгдэлтэд оролцохыг уриалж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Комисс нийслэлийн намын хорооны баг хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хянан үзээд нийслэлийн Монгол Ардын намын 34-р баг хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 369 гишүүний бүрэн эрхийг 368 гишүүний бүрэн эрхийг зөвшөөрч таслах эрхийн мандат олгож өгөхийг баг хурлаас хүсэж байна. Анхаарал тавьсан баярлалаа. За мөнгөчтөн даргын мандатын тамирчны илтгэлээс асуух зүйл байна манай баг хурлын төлөөлөгч. За хэн гэж нэрээ хэлээ. За жишээ хэлж асуулт байна. Нэг асуулт байна.
За нэрээ хэлээд өөрөө хэлээд. За та бүхэнд өглөөний минь төргий. За сая мандатын комисс илтгэлтэй холбоотой асуулт байна. Ер нь бол анхнаасаа зөв шударга авчвал бас зүгээр ах гэж бодож байна. Баянгол дүүргийн 4-р өрнийг мандаттай. Өнөөдөр 2 хүн ороод дээрээ суудсан байна. Түрүүн зохицууллаа гэдээ аваа гарсан. Эсвэл хоёулынгийн гар, эсвэл яг сонгогдсон үеийн гар. Энд тэнд очиод нэг 10-20 гишүүнтэй хурал хийгээд тэгээд 2 хуваагдчих хурал хийгээд тэгээд байдаг юм биш. Тэгэхээр энийг шийд. Орон тогос вебсайт хоёрыг авч гараад мандатын комиссийг учраа. Ахад энэ зааланд юм байд бүгдийг учраа. Тэг. Мандатын комисстэй холбоотой санал. Сонгон айхан дөрөв төлөөлөгч нэмдэг. За хэдүүлээ хурлаа. Энэ нэгдэлтэй шударга явуулъя гэж өмнө ярьсан. Нийслэлийн намын дараа. Шударга явуулъя. Өмнө хэлсэн асуудлууд бүгд хүчин болчихлоо. Сая мандатын комиссууд дүгнэлтээр тавиад сая мандатын тасрын хийг дүгнэлтээр бид нар олгож байна. Өмнө бидний мандат олгосон бүгд хүчин болж байгаа. Тийм учраас баг хурлын төлөөлөгч нэмлээ. Бид хурлаан дараачаас эхлээд асуудлаа дөрмийн дагуу шударга явуулъя. Үүнийг асуудал бүгд хүчин болчихлоо шүү дээ. Сая бидний мандат дүгнэлтээр хүчтэй болж шүү дээ. Ихний асуулт нь яриуч хэрэг. За би ихний асуулт хариулъя. Энэ ирсэн гомдлуудын талаар би сая танилцуулсан Баянзүрх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 1, Баянгол дүүргийн 1 мандатыг хүчингүй болгох шийдвэрүүд гарсан гэдэг. Баянгол дүүргээс 1 мандат бол хүчингүй болсон. За тэгээд саяны тэр маргаантай байгаа өөртөө холбоотой энэ бол өмнө нь маргаантайгаар шийдэгдсэн байгаа төр үнэлэн холбогдсон байсан. Өнөөдөр хурал эхлэхэд бол мандатын комисс хуралдаад асуудлыг шийдсэн байна. Тэгэхээр одоо энэ дотор байж байгаа бол түрүү хин уран тогс бэмсах хоёр асуудлыг шийдсэн байна. Та хоёр төр ийшээ гараад. Тэгээд мандатын комиссийн асуудлыг шийдээд нэгнийг мандатыг хурааж аваад нэгийг нь оруулна. За мөнхөд төрөв. Хариулт болсон уу? Хариулт авсан тийм ээ. За нийт төлөөлөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд та бүхэндээ бас суралт нь амжилт хүсье. За би Баянгол дүүргийн 130 доторын өөрийн дарга Батбаяр гэж хүн байна. За бид өнөөдөр том их ашиг яг үндэ бол ингээд хурлын үйл явц бол нэг л тийм эхнээсээ нэг мортхын хазаа гэж юм шиг ийм уур амьсгал бүрдээд эхэлж байна. Тэгээд сайн мөчлөлтийн даргын илтгэл дотор одоо Баянгол дүүргийн 1 мандатыг хүчингүй болгосон гэж байгаа боловч хүчингүй болсон хүмүүс маань одоо энэ зааланд сууж байна. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ? Одоо яг энэ анхнаасаа энэ мандат юуныхаа яг тоо ёсороо байна уу, хүчинтэй байна уу гэдэг яг энийг яг шалгаад үзчихмээр байна. Тэгээд цаашаа явахгүй бол энэ хуралцсан ингээд манай энэ нам маань одоо ингээд 100 жилийн хойг тэмдэглэж чинь тийм ээ. Өндөр ач холбогдолтой хурал гэж би ойлгож одоо анх удаа орж байгаа төлөөлөгчийн хувьд бол айгүй өндөр ач холбогдол өгч байгаа боловч яг үүндээ бол одоо бид нэг хурлаа хийх гэж бараг хөдөлж штеп. Бараг одоо ингээд яваад штеп. Энийг зэгцэлчүүл цаашаа ингээд бас хурал маань явахад бас арай өөр байх юм болов. Тэгээд чинь бидний бас 20 оны одоо том асуудал явж байгаа гэдгийг бас та бүхэн маань ойлгож үзээч. Саяны тэр Баянгол дүүргийн асуудлыг шийдэх гэсэн шүү дээ. Шийдсэн байгаа. Сая мандатын комисс яг хурал эхлэхэд хуралдаад шийдсэн. Тэгэхээр энэ дээр шийдсэн шийдвэрийг сая танилцуулсан учраас энэ дээр яриад шаардлага байхгүй. Шийдсэн. Энэ таньснаас буухаар би надад асуудлыг шийдчихээ байна. За энэ саяны тэр яриад байгаа 1 мандат хүчгүй болсон юм шүү дээ тийм ээ. Тэгээ мандатаа хороож аваад мандатын комисс бол одоо асуудлыг эзэлж байгаа юм байна. За өөр асуулт юу вэ? За өөр асуулт авдаг тийм ээ.
Мушгин дарга түрүүн би үүдэнд хэлсэн шүү дээ. Одоо бид нар энэ мандат гээд байгаа одоо энэ цаасыг хаана хийж байгаа вэ гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ төр байгаа зөндөө олон хүмүүсийн түрүүн Баянгол дүүрэг дээр жишээлбэл ОТЧ байгаа шүү дээ. Нэг хүн жишээлбэл хурлаасаа гараагүй мөртлөө мандат авсан дотор явж ирсэн. Тэгээ тийм олон хүн байгаас мэдгүй. Тэгээд эсгийн жагсаалтаа өгчгөө манай одоо энэ хүмүүсээс төлөөлөлөөрөө зохион байгуулалтанд орж ажиллаад хамтдаа хурлаа ингээд зохион байгуулж ихээр оруулахгүй. Тэгээ одоо сая босоо зогслоо гэхээр ямар хүмүүс нь босч ирээд зогсож байгаа хийж мэдгүй. Энэ мандат нь энэ сая миний харж байгаа дээр өрлөг гэсэн суулттай байгаа хүмүүс босоо зогсож байна. Тэгэхээр хэдүүлээ шүү дээ. Одоо тэгэхээр миний бодож байгаа бодол юу гэхээр зэрэг хэдүүлээ зохион байгуулалтаас асуулаа гэхээр нэрэж гисэн одоо энэ байгаа төлөөлөгчдийн нийслэг жишээлбэл бүгд нээлттэй байна. Тэгээ бид биеийг ханаад ингээд худлаа сайхан хийгсэн. Ийм л зүйлийг би хэлмээр мөнхтөн дараад өчигдөр манай дүүргийн намын бас бичиг очсон. Тийм биз? Очсон. Энэ зохион байгуулалтынхаа ажилтны намынхаа гишүүдээс оруулаач. Нэгсийн жагсаалтаа өгчөөч гэдэг худлаа зохион байгуулалтаа хийх зэрэг оруулахгүй. Би ч намын гишүүдэд хурд шүү дээ. Тэгэхээр хамаагүй юм хүчтүүлсэн байдлаар хийгээд яах юм бэ? За харин нийслэлийн намын ороо хурлыг зохион байгуулж байгаа. Дүүргээс сонгон архин дүүргээс өчигдөр ажил тарсан үед 4 хүнийг оруулах хүсэлт бол үүссэн. Гэхдээ тэрийг тэргүүлэгчдэр хэлцэх боломжгүй байсан. Учир нь комиссод гараад ажлын хэсэг гараад ажиллаа дууссан. Бид бол намынхаа хурлыг хийхдээ дотооддоо нэг хардаж сэрдэж нэгэндээ хяналт тавих тийм асуудал үүсэх нөхцөл бол үүсэх нь бол байхгүй. Бид энэ 369 хүнийхээ нэрийг одоо уншаад танилцуулах болно. За дээрээс нь дүүргээс сонгогдсон хүмүүсээ дүүргийн гишүүд нь ч Баянгол дүүрэг дээр гарсан 2 маргаан бол Баянгол дүүргийн дотоод асуудалтай холбоотой 2 давхар хурал хийгээд хүрээд ирсэн. Энэ асуудлыг нэг хяналтын ороо шийдсэн байхад өчигдөр орой 17 цагт Ганбаатар гишүүн Ганбаатар дарга өөрөө орж ирж тэр 2 асуудлыг нь нөгөө талаар нь шийдээд явуулсан. Тэр үед бол өчигдөр 16 цаг хүртэл төр үнэмшлэгийг олгосон байсан учраас 2 хүн төр үнэмшлэгээ аваад явсан байсан. Өглөө мандат дээр энэ асуудлыг бид нар мандатын комисс дээр яриад шийдсэн. Тэгэхээр энэ дээр өөр одоо бусад дүүргээс тэгвэл энэ дотор ямар нэгэн тийм энэ манайхаас сонгогдоогүй хүн гэж юм байвал хэлчихээ. Тэр асуудлыг ярья. Өөр тийм асуудал байхгүй. За хурд цаашаа үргэлжлэе. Ингээд 2 хүн дүүрэг байгаа ба шүү дээ. Сонгон Баянгол 2. Баянгол дээр 2 байгаа юм тий. Тэгээ тэр хоёроо яах юм? Та нар шийдсэн юм байна шүү дээ. Тэрнээс дагуу шийдвэр гаргаад явах юм байна. За ингээд цаашаа. За өөр ямар асуудал байна? За атгаа. За тэгвэл одоо мандатын комиссийг илтгэлээс асуултыг таслах гэж байна. Дэмжиж байгаа хурлын төлөөлөгчтэй за асуулт таслагдлаа. Мандат дээд хамгаалалтаар асуулт таслагдлаа шүү. Хоёр хүний мандатын асуулт таслагдж байгаа. Ингээд сая мандатын илтгэлээс харахад мандатын комиссийн илтгэлээс харахад 2 одоо төлөөлөгчийн бүрэн ирэхэд бол одоо туслагдж штэ тийм ээ. Маргаантай байгаа хоёр. Бус нь бол хүчтэй. За тэрийг одоо эдгээр гаргана. За одоо ингээд мандат хурд цаашаа явна дан битгий хүмүүлээд ямар одоо тохон ба мандатын комиссийг Нэмбатар гишүүнээ сая мандат тасалсан шүү дээ. Асуулт тасалсан. Мандатын комисс Нэмбатар гишүүн яасан. Нэмбатар гишүүн одоо мандатын төлөөлөгчтэй өөрийн нөгөө тавтаа батлах гэдэг юм л да. Хань юу вэ? За баярлалаа. Энэ манай намын хорооны 34-р баг хурал 4 заасан хугацаанаас
бараг жилийн дараа ингээд хуралдаж байгаа хурлаа. Эндээ сонгогдож ирсэн хүмүүс бүгд үүр дээр намын анхан шатан дээр очиж намынхаа гишүүдэд загнуулж, зэмлүүлж, үүрэг даалгавар авч, захиас даалгавар авч ирсэн хурал. Хурал гэдэг зүйлийн үндсэн агуулга бол олонхоор асуудлыг л шийдэхэд орж байгаа. Сая би энд бараг 20 хэдэн минут ингээд энэ хурал дээр энэ мандатын бүрэн эрхийг баталгаажуулахад хичнээн хүн гар өргөж байгаа гэдэг нэлээд удаан төвчээрт ажиглаж суулаа. Мөгээр дарга одоо энэ хэвлэлийнхэн бүгд байж байна. Энгийнүүдээр харахад энэ яавч олонх нь саяны мандатын комиссийн илтгэлийг батлая гэж таныг гар өргөхөд өргөсөнгүй. Тийм учраас та сая 2 минут мөгээр дарга ер манай дарга нар энэ хурлыг хэд их хайрцагж явахаар гишүүдийн дургуйц төрийн шүү. Яагаад гэвэл өнөөдөр хэдхэн дарга нарын одоо зөвлөсөн суудлыг баталгаажуулах гэж энэ хүмүүс чинь намд энэ олон жил зүтгээрвэ. Тэгээ та бүхэн энэ хар хизээ хурал зохион байгуулахад таслах эрхтэй хүмүүс, таслах эрхгүй хүмүүс нэг дор холилдож сууж ирсэн. Сая тэр 333 хүнийг та ямар хуралтай энгийнүүдээр тоолсон. Тэр дотроос 177 хүн нь гар өргөж гэдгийг яаж хурдан тоолсон. Энэ хүмүүс бүгд босоо зогссон байсан. Ардлын хүмүүс нь тоологдоогүй. Та нар энэ хурлынхаа энэ энгийн зохион байгуулалтаас анхаараач. Тэгээ амар сайхан дарга маш зүйтэй үгэлсэн шүү дээ. Иргэдийн хурлын дарга аль нэг талыг дэмжиж дүүлгэж үг хэлээгүй. 2020 онд бид намаараа сонгуульд орноо. Намын дотоод асуудал хэлцэхэд ширүүн тэмцэл үг шүүмжил өрнөө. Хэвлэл мэдээллийг гаргаж аваад намын асуудлаа дотооддоо хэлцээхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээ бүгдийг өөдөөс таймер зоогоод ингээ суугаад идэг. Тэгэхээр цэрэг хэдүүлээ энд бие юм рүүгээ дайрч муухай айшлахтаа болно ш. Бид нар 20 оны сонгуул дээр нам яаж дотоод арчилтаа зөв зүйтэй бодлого дэвшүүлж орвоо гэдэг дээр өнөөдөр хурлын зорилго оршиж байгаа. Тийм учраас хард мандатаа өргөж баталгаажуулъя сая мөнгөсний дараагийн мандатын комиссийн илтгэлээр зөвшөөрсөнгүй. Хоёр гэвэл сая сандаг сүрүү маш тодорхой өгүүллээ. Мандатыг хэн хөнөж байгаа? Мандатыг хэн шалгаж оруулж ирж байгаа? Нэгсэн өгөөч гэж би мөнгөслөнд өчигдөр маш олон удаа хэлсэн. Тэгвэл яагаад энэ бүхнийг нууцлаад байгаа? Бид нар чинь 369 хүнийхээ нэрийг энэ 80 хүн нь квотоор орсон юм байна. Үлдсэн 269 нь дүүргүүдээ сонгосон юм байна гэдэг бид нар харъя. Мандатын комиссийн илтгэлийг батлах төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоодыг танилцуулъя. За Монгол Ардын намын дүрмийн 13 дугаар зүйлийн 14-ийн нэгдэх цаалтыг үндэслэн нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар хурлаас тогтоохон. Нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар хурлын мандатын комиссийн илтгэлийг баталсугай. Нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар хурлын төлөөлөгч сонгох журам болон мандатын комиссийн илтгэлийг үндэслэн би та нарыг нэг юм ойлгохгүй. Хараа та нар гомж мандатын комиссийн илтгэж яваад одоо та нарыг үг хэлэх, асуулт асуух, тогтоол болох эрхийг өгч яваад одоо яагаад шодрог босооч. За нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар хурлын төлөөлөгч сонгох журам болон мандатын комиссийн илтгэлийн үндэслэн нийслэлийн 34 дугаар хурл сонгогдсон 300 мандатын илтгэлийг батлаад бүрэн эрхээ авах гэдэг шүү дээ. Одоо тэгвэл цаашаа явна шүү дээ. Энэ чинь 360 биш болчихлоо шүү дээ. 360 8 минут одоо
Тэгээд нэрийг өсчөөд яасан. Би их гэж штэ та нар манайхан анхааралтай сонсцоо. Одоо бид нар мандатын комиссийн ихтгэлийн дагуу тавтаадаа багсан нэрийг одоо та нар нэрийг шаарддаг. Баянгол дүүргээс өнөөдрийн 34-р баг хурлын сонгогдсон. Сонгон найхан дүүргээс хийх сонгогдсон гээд 9 дүүргийн төлөөлөгчдийн нэрсийг уншиж хичээжтэй. Тамир асуудал ороод байгаа хүмүүс өстэй сайн нэрсээ сонсдог. Одоо нэгдүгээр тавтаад нь одоо бидний мандатын комиссийн ихтгэлийн дагуу төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх одоо тогтоол батлагдана. Тэгээд нэрсээ унших гэж байна. Ойлгоо нэрсийг чинь унших гэж байна. Нэрсийг чинь унших гэж байна. Чимээgai одоо чимээgai одоо тэр хурд явна шүү дээ. Та нар чи яагаад ингэ? Бид нар одоо тогтоогоо батлаад нэрсээ уншиж танилцуулах гэдэг байна шүү дээ. За чимээgai. За мандатын комиссийн ихтгэлийн сайн сонссон. Одоо ихтгэлээ батлая. төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөө. Гэж байгаа нь мандат өөрөө. За нэмбатар гişүүнээ та хардаа олон хөө. За ингээд одоо тавтаа шиг явшаа. За баярлалаа. За хурд цаашаа явна. За энэ намын баахын төлөөлөгч та бүхэн төвчээрээ анхаарч сонсороо. Мандатын комиссийн ихтгэл батлая. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөө. За нийслэлийн Монгол Ардын намын 13 дугаар зэвлийн 13 цаашдын үндэстэн нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар ахуйгаас автаахан. нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар ахуйгийн мандатын комиссийн баталсугаа. За нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар ахуйгийн төлөөлөх сонгогч уран болон мандатын комиссийн ихтгэлийн үндэстэн 34 дугаар ахуйг сонгосон 368 төлөөлөгчийн нэрсийг хавцалтаар батлаад нийслэлийн багуудын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсгөө гэсэн тогтоол байна. За батлах гэж байгаа мандат өргөө. 368 төлөөлөгчийн бүрэн эрх батлагдлаа. Баярлалаа. Манай төлөөлөгчдийн бүрэн эрх баталгаажсан учраас хурлын дотоод зөвлөгийг батлуулах гэж байна. За хурлын дотоод зөвлөгийг баталгаад үнсэн хэлбэрээр орно. Сахын байгууллагын асуудлаараа нарийнчил ярих юм яриа гэдэг хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл нарын төрлийн дагуу бүхэн явна. төлөөлөгчдийн бүрэн эрх баталгаажсан. Одоо намын нөхөдийн дотоод зөвлөгийг авснаа анхаарал татвараа. За, нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар хурлын дотоод зөвлөмийг нийслэлийн Монгол Ардын намын 34 дугаар хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх баталгааг болгож цаг гаргаагүй. Цаг хатаагаа сайн баталсан. Одоо нэгдмэл хүч нийслэлийн хөгжил нийслэлийн Монгол Ардын намын тайлбар эцэг зорилгын болон бэлтгэгдээ ер нь бол хурал нэлээд жоохон замбраагүй явж байна. Өмнө нь ийм Монгол Ардын намын хурал ийм одоо явж байсан юм. Та ер нь ажиглаад юу бодож сууж байна? Мэдээлэл шууд явуулж байгаа.
Ер нь бол шинжилэл шаардлагатай юм уу? Ер нь ямар учраас жоохон ийм замбраагүй байгаа юм бэ? Мэдээлэл 안다 맞아요, 진짜. 아손 대륙 산수 운전들이 했으면 군도스로 걸리면은 열달진 변수하고 착각하고 발전 변수하고 착각하고 orada hatta Türkiye gittiği var 착각하고 이 이렇게 아까 좀 말했잖아. 자, 나리 işte Мэдэн хариулт өгчгөл дөө. 아까 되네. 아까 정말 무슨 말이야? 아빠 정리 뭐지? 아빠 정리 모든 남자가 이렇게 가는 거야 내가. 아니 이거 남자 정리냐고. 이거 아까 만나태가 그대로 있으면 우리 이제 요새로 지금 이거 갖다 맞을까? 어떤 갖다 좀 맞을까? 렌스카스로가 맞았음. 어떤 할 거라 이치로 어떤 렌스카스로 된다고. 근데 리스트 뭔가를 남이 고충될 걸 아까부터 이런 점을 주다고 본 미국 리스트 혹시 리스트 만때 리스트 뭔가를 남이 알아서 다양한 이팅들 녹스티 같은 거 있겠지. 리스트를 바꿨다는 거죠. 자, 아까 좀만 잠깐 만나 처음에 아까 갔었지 만나 사이 일단씩 거기 한번 봐봤죠. 그 만나팀 거기. 녹스톤 내가 그래 분명 나가 알고 있죠. 나 아까 그랬잖아. Сайн байна да. Тэгэхээр өдөртөх зөвлөлөөс бол нэр дэвшгийг тодруулсан таныг одоо өрсөлдөнө гэсэн юм мэдээлэл. 이 고친조가만 바로 주디가 이틀 오르던 이시 원어받던 남의 고친조가 바꾸니까 그것을 어느 어느 오른손 자는 것이 가이드를 준비주세. 고친조가 바꾸다 고친조가 바꾸서 이시 원어받던 남의 이 대표 있음 우대들한테 우리도 아까부터 조금 더 가야 자기 일을 같이 하는 것도 원어받던 남의 남아 아무도 돈을 준다고 보는 되나? 얼마 아무도 돈을 안 주었으면 니스리 뭔가들 나면 고충부터가 걸다스고시 니스리 뭔가들 나면 화럼 좋은 아이 있은 시대 아론고론 데리고 비시대 부터 처음에 왔다 했지 байсан бол 2014 оноос 17 тэрбум ихтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Монгол Ардын намын орооны өнөөгийн бүтэц нэг дарга 5 дэд даргатай дэрэгдээ дөрвөн бус байгууллага хэрэглэх газар 9 дүүргийн Монгол Ардын намын орооны дарга дэд дарга тэргүүлэгчид дүүргийн Монгол Ардын намын орооны гишүүд төрийн бус байгууллагын сонгуультнууд 152 үүрийн дарга дэд дарга тэргүүлэгчид төрийн бус байгууллагын салбар зүйл нийтдээ 1500 орчим идэвхтэн сонгуульттай ажиллаж байна. 34,896 гишүүнтэй улс үндэсний хэмжээнд салбар бүсгүйгээ улсын томоохон бааз суурь болон ажиллаж байгаа билээ. Нийслэлийн Монгол Ардын намын нийт гишүүд нь эмэгтэй 18,016, эрэгтэй 16,880, насны бүтэцийн хувьд нийт гишүүдийн 61-ээс дээш насны гишүүд 30.4%, 46-аас 60 насны гишүүд 28.2%, 35-аас 45 насны гишүүд 19.8%, 18-аас 35 насны гишүүд 19.1% тус эзэж байна. Эрхэм баг хурлын гишүүд нөхдөө Монгол Ардын намд Монголын ард түмэн итгэл хүлээлгэж байгаа өнгөрсөн сонгуулиудаар харууллаа. Улсын хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5% буюу 65 суудлыг, аймаг нийслэлийн эвдийн төлөвчдийн хурлын бүрэлдэхүүний 70% буюу 809 суудлын 566, сум дүүргийн эвдийн төлөвчдийн хурлын сонгуульд 330 сумаас 232 сумд буюу 74% Монгол Ардын нам ялалт байгууллаа. Нийслэлийн эвдийн төлөвчдийн хурлын 45 төлөөлөгчдийн 75.5% буюу 34 мандатыг, 9 дүүргийн 295 мандатын 195 мандатыг Монгол Ардын намаас нэр дэвшигчид авч ялалт байгууллаа. Шат шатны сонгуульд Монгол Ардын нам ийхүү амжилттай оролцсон, сүүлийн 10 гаруй жил үзүүлээгүй амжилт, өнөөлхөө ялалт байгуулсан нь ард түмэн сонгогчдоос маань Монгол Ардын намыг
эдийн засгийн уналтыг сааруулж, төр засаглалын түвшинд гарсан бодлогын алдаа завхарлыг засаж, улс үндэстнийхээ хөгжлийг улс төртэй тодорхойлон ирээдүгөө даатгаж болох улс төрийн хүчин үнэлж түгсний итгэл юм. Улсын хурд аймаг нийслэлийн эрдэнэ төвчдийн хурлыг сонгох шалтгааны сонгуульд сэтгэл зүгээрээ идэвхтэй ажиллаж, намаа ярилцсан төрөхөд үнэж баршгүй хүнмэрээ оруулсан намын гишүүд, идэвхтэй сонгуультан сонгуулийн менежерүүдтэй нийслэлийн Монгол Ардын намын баг хурлын өмнөөс халуун талархал илэрхийлж байгаа өмнө хүлээн авна. Нийслэлийн эрдэнэ төвчдийн хурлыг сонгох сонгуульд баг хамт олноо нэгтгэн зан гэдэж, цаг үеэ мэдэрч, хүчээ нэгтгэж ажилласан намын анхан шатны тэргүүний байгууллагууд болох баг нуур, баг ханга, сонгон хайрхан, Чингэлтэй дүүгийн Монгол Ардын намын хороо олон дээрх дүүргүүдийн намын дарга гишүүд идэвхтэн сонгуультан нартаа нийслэлийн Монгол Ардын намын 34 дэх баг хурлын нэрийн өмнөөс онцгойлон 10 баяр хүргэж ажлын амжилт хүсье. Мөн хаавал дургаагаас. Хэдийгээр улсын хурд болон орон нутгийн сонгуульд ялаж байг болсон ч Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотод ялагдал хүлээсэн бодит үнэн бөгөөд олон шалтгааны улмаас дараасан сонгуулиуд эрсдэл шалгаатай үр дүн үзүүлэхэд хүрсэн гэж бодож байна. Улс төрийн сонгуулиуд цаг хугацааны үед хит хойрхон парламентэд олон хууль мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлж буй улсын хүчний байгуулсан төр засгийг эхлүүлсэн шийдвэрлсэн үйл ажиллагааны үр дүн богино хугацаанд нийгэм болон айл өргөд хараахан мэдрэгдэж эхлэегүй. Нийт дэвшилтийг дэмжих үйл ажиллагаа багийн нэгдвэл байдал алдагдсан. Сонгуулийн сурчлагын үеэр гарсан хууль бус олон хүчин зүйл нөлөөснийг үгүйсэхгүй. Ялтын амтанд өөгшрөөс илүү ядагдлын дашуулт буслагдаж, эрх сонгуулиуд амжилт үзүүлэх нь бидний эрхэм зорилго юм аа. Намын баг хурлын гишүүд төлөөлөгчдөө нийслэлийн Монгол Ардын намын хорооны 33 дахь баг хурлаас хойш хугацаанд нийслэл хотын төвшөнд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх үйл явц үр дүн, тулгуурчгүй бэрхшээл, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга замаа тодорхойлон ярилцах хариуцлагатай баг хурл болж байгаагаараа өнөөдрийн хурл онцлогтой юм аа. Миний бие нийслэлийн Монгол Ардын намын хорооны дотоод ажил болон намын анхан шатны байгууллага өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаатай нухацтай танилцсан, нийслэлийн Монгол Ардын намын давын үүрэг гүйцэтгэж ирсэн хугацаанд хэрэгжүүлж ирсэн ажлыг нэгтгэн дүгнэж, төрийн эрх барьж буй улс төрийн хүчин Монгол Ардын намынхаа 2016 оны улсын хурлын болон нийслэл орон нутгийн сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлаа хэрхэн зөв уншиж, тулгуурчгүй асуудлуудаа эренбэлэн ажиллах үүдээр санд бодлоо дэвшүүлснээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Улс үндэстнийхээ хөгжлийг үүсгэн байгуулсан цагаас идэвхтэй гүйцэтгэх 100 жил бодлого үйл ажиллагаараа түүчээж, манлайлж ирсэн Монгол Ардын намын маань гол түшиж, найдвартай бааз суурь, оюун санааны цөмөн нийслэлийн Монгол Ардын намын хороо түүхэн бүхий цаг хугацаанд байсаар ирснийг тэмдэглэхэд бахархалтай байна. Монгол улсын хувь амын 3/1 суурьшин амьдарч байгаа улсын маань нийслэлийн хотын өмнө тодорч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нийслэлийн намын баг хурлын гишүүнийхээ зүгээс оруулсан хувь нэмрээ дүгнэж цэгнэн дор бүрнээ нэгийг тунгаалсагаа гэдэгт би огтхон хэрэгцэхгүй байна. Улсын хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр засгийн болон эрх хэрэгжүүлэгч Монгол Ардын намын хувьд улс хотын төсөв эдийн засаг хүндрэл үүсэж, өрийн дамд бий болсон нэн төвхтэй цаг үед мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж ажиллах хүндхэн сорилт болгосныг та бүхэн мэдж байгаа. Улс орны эдийн засагт үүссэн хямралыг даван туулах нөхцөл байдалтай уялдуулан, Улаанбаатар хотын хувьд хөгжлийн багнаас зээл болон концессийн гэрээ гэдэг бүх эрхийг засгийн газраас туслах шийдвэр гарч байлаа. Хөгжлийн багнаас авсан зээл концессийн гэрээний эргэн төлөлт гэх мэт 140 тэрбум төгрөгийн үр зээл бүхий эдийн засгийг бид хүлээн авч байсан билээ. Гэвч бидний шалтгаан зовлон доош аргасаа суух хэрэг байхгүй. Ард түмэн сонгогч орныхоо өмнө амласан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр намын хомт олон багаараа өнөөдрийн өдрийг хүртэл хичээн зүтгэж хүчээр ажиллаж ажилласны үр дүнд нийслэл хотын төсөлд үүссэн 100 гаруй тэрбум төгрөгийн үрийг тэглэн улмаар үр ашиг асыг гарсан бүтээн байгуулалтын тухай хэлж суугаа маань та бид бүгдийн ажлын бодит үр дүн ололт юм аа. Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд 248.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 2018 онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөж ажлаа эхлүүлээд байна. Эдийн засгийн унал хөрөнгө оруулалтыг зогсон байдал нь үйлдвэр аж ахуйн газрын судрал зэрэг их нийслэлийн эдийн засаг таагүй нөлөө үзүүлсэн ч эдийн засгийн хүрээ багтаамжийг өргөжтгөж, нийслэлийн төсвийн орлогыг чиглэлбэр биелүүлж, нийслэлийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байна. Улс төрийн үйл ажиллагааны цаг хугацаа асар хурдтай өнгөрч байна. Өнгөрсөн үндсэндээ Монгол Ардын нам шат шатны сонгуульд ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгслээ тайлбарлахад 2 жил хүрэхгүй хугацаа үлджээ. Эрх барьж буй Монгол Ардын нам тэргүүлсэн нийслэл хотын удирдлагын зүгээс бүрийн эрхээ хэрэгжүүлж ажиллах хугацааныхаа талаас илүү хугацаанд ямар асуудлыг шийдэж, ямар үйл ажиллагаа явуулж ирснийг хамтдаа сонсохыг хүсэж байна.
Цаг үе биднээс мэдрэмж, хурд, бодит үр дүн шаардж байна. Тайлангийн хугацаанд намын хороо анх шатны үүдээс 50 гаруй томоохон ажлыг хийж хэрэгжүүлж иржээ. Нийслэлийн Монгол Ардын намын хороо жил бүр тодорхой зорилгыг дэвшүүлж, биелэлд үр дүнгээ тайлбарлаж ажиллаа. 2013 оныг намын анх шатны байгууллагуудыг дэмжигчид болгон нийт 152 үрийн ажлын нөхцөл болцоог сайжруулах, үйл ажиллагааг тогтмолжуулж, намын гишүүд дэмжигчид идэвхтэй сонгуультын санаачлаг оролцоог нэмэгдүүлэн, ёс зүйн хэм хэмжээг чангалан сайхах, намын нэр хүндийг өргөх зорилт тавьж, нэг зорилго, нэг баг хүрээндээ хүчээр нэвтэн ажиллаж ирсэн нь намын анх шатны байгууллагуудын болон гишүүдийн итгэх хэрэгэд төв нэмрээ оруулсан жил болсон билээ. 2014 оныг эхэлцэл эв нэгдэл хүрээндээр намын анх шатны байгууллага гишүүдэд чадварчлуулах, дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарал хандуулан ажиллаа. 2015 оныг залуучууд олон нийтэд ажиллах жил болгон зөвхөн намын дотоод ажлыг чанаржуулахаас гадна нийгмийн дэмжлэг хүрээг нэмэгдүүлэх, гишүүд дэмжигчдийн хүрээг өргөдөх, намын ажилд гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх оновчтой зорилт тодорхой үр дүн бий болгосон жил болсон гэж дүгнэж хэлж болохоор байна. 2016 онд улс төрийн үйл ажиллагааны хариуцлагатай бөгөөд цаг үеэ мэдэрч бодиттой дүгнэлтийг тодорхой үр дүн бий болох оновчтой үйл ажиллагааг ялтын төлөө хамтдаа гэсэн урайндаар явуулсан нь улс төрийн шат цатны байгууллагуудыг сонгох сонгуульд амжилт үзүүлсэн та бидний хамтын хүч оролцооны бодит илэрэл болсон юм а. 2017 оныг нийслэлийн Монгол Ардын намын хороо сахилах хариуцлагын жил болгон ажиллаа. Намын баг хурлаас чиглэл болгосны дагуу нийслэлийн Монгол Ардын намын хорооноос 2017 оныг сахилах хариуцлагын жил зорилт дэвшүүлэн намаас сонгогдож амьдсан улс төрийн албан тушаалтан, нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн засаг дарга, орлогч нар, дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга, засаг дарга нар, дүүргийн намын хороод дүүрэгт сонгогдсон иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчид, улс төрийн албан тушаалтнуудтай ёс зүй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна. 2018 онд нийслэлийн Монгол Ардын намын хорооноос намын анх шатны байгууллагыг идэвхжүүлэгчид болгон зорилт дэвшүүлэн жилийн ажлын нийтийн ажиллагааг баг дүүрэх зохион байгуулж шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэн ажиллаж байна. Намын хорооны дотоод ажлыг сайжруулах талаар нийслэлийн намын хороод дүүргийн намын хороодын дотоод үйл ажиллагааны эм сэгцийг сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэсгэх, харилцан санал солилцох зорилгоор намын анх шатны байгууллагын дарга нарын шуурхай хурлыг сар тутам зохион байгуулж, үүрэг даалгаврын биелэлтийг тухай бүрт хавцсан ажиллаж дэвшлээ. Намын анх шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 152 үрт сүүлийн 6 сарын хугацаанд дасралтгүй сар бүр санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа нь гишүүд дэмжигчдийн хүрээнд өгүүлэх үйл ажиллагаа идэвхжүүлэхэд нь баггүй хөрмийг болж байна. Намын гишүүд дэмжигчдийнхаа игнийг өргөдөхөд чиглэсэн олон тод ажлуудыг зохион байгуулж, орчин үеийн мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулсан зэрэгцээ гишүүдийн дэлгэрэнгүй бүтээл судалгаа гарган баяжуулан ажиллаж байна. Дүүргийн намын хороодын 2015-аас 2020 онуудад үйл ажиллагаанд баримтлах чиглэлийн босоод өгч дүүргийн намын хороодын 2017-аас 2020 онуудад үйл ажиллагаанд баримтлах чиглэлийн хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлт дүгнэлт өгч ажиллаж байгаа нь сонгууль идэвхтнүүдийн хариуцлагыг дэвшүүлэх хүчин зүйл болж байна. Тулгымцсан асуудалтай аж ахуйн нэгж, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, үйлдвэр үйлчилгээний газруудын болон ажилтаа орлоготой болох намын гишүүдийн судалгааг гаргуулан холбогдох байгууллагууд нь хандаж шийдвэрлэхэд намын идэвхтэн сонгуультнууд санаа тавин ажиллаж байгаа нь баярлалаа зөвшөөрсөн байгаа. Зөвхөн гишүүдэд дэмжлэг үзүүлэх төдий бус иргэд төр захиргааны байгууллагын нээлттэй хамтын ажиллагааны гүр болж байгаа нь бүр хоёр боллоо. Болж байгаа нь сайн ажлын эхлэл юм аа. Заавал намын баг хурлын гишүүн нийслэлийн намын хорооны гишүүдийн итгэх оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилттой ажлыг зохион байгуулж, татвар хураамжийг төвлөрүүлэх, өмнө сони захиалгыг нэмэгдүүлэх зэрэг ажил намын өрөөдийн төвшөнд тогтмолжиж хандлагатай байна. Нийслэлийн Монгол Ардын намын дэргэд хамтын холбоо, намын нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо, нийгмийн арчил Монголын оюутны холбоо, нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа тогтмолжиж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн намынхаа бодлого зорилтыг хэрэгжүүлэх үүсэлд үнэтэй хувь нэмээр оруулж байгаад нийслэлийн намын хороо талархаж байдаг юм а. Өнгөрсөн он жилүүдэд нийслэлийн Монгол Ардын намын хорооноос явуулж ирсэн үйл ажиллагаа зорилтуудыг дүгнэж үзэхэд нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг сайжруулах, намын анх шатны байгууллагын дотоод ажлыг тогтмолжуулах, тулгамдж буй асуудлаа шийдвэрлэх, сонгууль идэвхтнүүдэд чадваржуулах зорилгоор 2017-оос 2020 он хүртэлх үйл ажиллагааны баримтлах чиглэлээр тодорхойлох Монгол Ардын намын удирдах ажлын зөвлөгөөн, Улаанбаатар бүсийн зөвлөгөөн, үүрүүдийн уулзалт, Мандайлал 50 сургалт, 152 үрийн шуурхай зөвлөгөөн, туршлага солилцох уулзалт, дүүргүүдийн идэвхтэн сонгуультнуудын уулзалтыг хийж, зөвлөхүүдийн тангиудыг байгуулж ажилласан
намын орноос явуулж үйл ажиллагаанд цаг бүртэн үнэлт өгнөлт өгч цаашдын бодлогоо тодорхойлж ажиллахад зөвхөрдөн бий болгосон төдийгүй уламжлалгын авч явах зөв зүйтэй ажлын эхлэл болсон гэж үзэж байна. Нийслэлийн Монгол Ардын намын ороо намын анхаарчны байгууллага гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах талаар дараах ажлуудыг хийж иржээ. Намын гишүүдийн бүртгэлийг шинжилэн захин үр дүнсэл хэрэгжүүллээ. Нийслэлийн Монгол Ардын намын орооны нууц баримтчгийн жагсаалт болон нууцын журийг боловсруулан баталж сахилах хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж эхлэх байна. Намын орооноос намын ажилтан идэвхтэй сонгуультны ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж ирлээ. Мөн намын анхаарчны байгууллага тавигдах стандарт шаардлагыг шинжилэн боловсруулж гаргасан болно. Нийслэлийн Монгол Ардын намын орооны гишүүдийн үнэмлэгчүүлэлтийг хийж нэг өдөр аяныг өрнүүлж хяналтын нэг өдрийг бий болголоо. Монгол үндэсний бахархал төслийг намын ороо амжилттай хэрэгжүүллээ. Зүрхний Улаанбаатар бодлогын институтыг байгуулсан нь намын анхаарчны байгууллагын чадхыг бэхжүүлэхэд үнэтэй үе нэмэр болоход оновчтой ажил болсон гэж үзэж байна. Нийслэлийн Монгол Ардын намын ороо намын анхаарчны байгууллагын үүрүүд идэвхтэй сонгуультнууд маань намын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нийгэм рүүгээ гишүүд рүүгээ чиглэсэн яг ямар тодорхой ажил өрнүүлснээс аль нь бодит үр дүнд ирж улс төрийн намын нэрийн